Монголын үндэсний түүхийн музейд Эгийн голын түүх нэртэй үзэсгэлэн нээлттэй хийлээ. Энэ үзэсгэлэнд хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд бүхий л цаг үетэй холбогдолтой үнэтэй ховор олборуудыг дэлгэсэн байна. За Эгийн голын хүндийг 1992 оноос эхлээд малтлах хийж эхэлсэн байдгийн байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 280 гаруй шинэ олдворыг дэлгэжээ. Энэ тухай үндэсний музейгээс Чимэдлэг Штарч нар дэлгэрэнгүй мэдээллийг шууд амжуулан хүргэнэ. За өглөөний мэнд хүргэе үзэгчдээ бид Монголын үндэсний түүхийн музей дээрээс шууд дамжуулалтыг хүргэж байна. Өнөөдөр Эгийн голын түүх нэртэй нэгэн шинэ үзэсгэлэн нээлттэй хийж байна. 14-15 онд 2014-2015 онуудад Эгийн голын хүндийд 2 жил дараалан малтлах хийж цогц иж бүрэн шинжилгээ судалгааны ажлыг явуулсан байдгийн байна. Нийт 400 гаруй олдвор олж өнөөдөр энд шилмэл олдворуудаараа үзэсгэлэн гаргаад байгаа юм а. Монголд үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухааны археологийн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд хамтарч энд оролцсноороо бас онцлог болсныг судлаачид хэлж байгаа. Ер нь энд гарч байгаа үзэсгэлэнгийн хамгийн гол онцлог нь юу юм бэ? Өнөөдөр энд тавигдсан үзмрүүдээс онцлог зүйл юу вэ? За тэгэхээр Эгийн голын станцтай холбоотойгоор бол 2014-15 онуудад бол энэ судалгааны ажлууд маань хийгдлээ. Тэгэхээр энэ маань бол Монгол улсад хэрэгжиж байгаа мегачлуудаас анх удаага яг төслийнхөө нөлөөлийн бүсд бол хийгдсэн иж бүрэн цогц судалгаа болсон археологийн. Тэгэхээр энэ дээр бол 14-15 онд бол төслийн нөлөөлийн бүсд бол яг өртгөр байгаа археологийн бүх дурсгалуудыг авраа хамгаалаад түүнээс олдсон дурсгалуудын дээж болон шилээвэр олдворуудаараа өчгөлөн гаргаж байгаагаар услаг болж байна. Тэгэхээр яг өнөөдөр энд тавигдсан үзмрүүд маань хэдээс хэддгээр зуунтай холбогдох юм бэ? Ер нь Эгийн голын айс авд байгаа тэр үзмрүүд маань хүнүүгийн үеийн олдвор гэж хүмүүс ойлгоод байдаг ш. Тэгэхээр бүх цаг үетэй холбогдож байна гэж тавс түрүү. Тэгэхээр Эгийн голын хөндий маань бол бас нэг зүйлээр онцлог нутаг байгаа. Энд бол хүн анх үүссэн цагаас өдөө хүртэл бол дандаа тийм хүмүүс амьдарч ирсэн юм сошиал нэмс нутаг байт юм а. Тийм учраас эндээс бол яг чулуун зэвсгийн үеэс ахгуулаад хамгийн сүүлийн шарын шишин те 18 дугаар зууны үе хүртэл бүх цаг үе олдрууд олддог. Тэр болгоноос бол яг төлөөлөл сүвчрүүд бол энд дэлгэцсэн байгаа. Тухайлбал бидний ард байгаа энэ шавар савнууд гэхэд хэддгээр зуунтай холбогддог юм болоо энэ бүтээлүүдийн маань яг юунд ашиглаж ирсэн байдаг юм бол хүн төрөл. За тэгэхээр энэ бол хүнүүгийн үеийн дурсгал байгаа. За энэ бол яг ахуйн хэрэгцээд тариа будаа хадгалах те ийм зөвлөлтөөр ашигладаг байсан юм ваарсан санаад байна. Суурьшлын бүс байдаг гэж чинь яг юм хот суурин газрын тойр юу н олддог болов Эгийн гол. За энэ дэр бол энэ жил бол яг нэг тийм жижиг тийм хотын тойр бол олдсон. Тэгээ энэ дэр бол бас матлаг судалгаа хийгдэж явсан байгаа. Тэгэхээр Эгийн голын айс хавда үргэлжлүүлээ судалгаа хийх үү эсвэл цогц судалгаа иж бүрэн шинжилгээ судалгаа явуулчихсан гэж байгаа юм чи ингээд дуусч байна. Ер нь Эгийн голын айс хаваас зөвхөн энд биш өмнө нь бас маш ховор үнэтэй үзмрүүд олдож исэн тохиолдолтой. Тийм байгаа. Ер нь бол Эгийн голын хүндийд бол 1992 оноос бол анхны археологийн судалгаанууд хийчихсэн. Тэгээд түүнээс хойш 20 гаруй жилийн дараа ингээд тэнд олдсон бүх дурсгалуудыг авраа хамгаалаад дуусаад байна. Иж бүрэн цогц судалгаа боллоо гэж хэлж байна. Тэгэхээр цаашдаа ер нь энэ Эгийн голын айс авд ажилласан археологийн судалгааны баг өөр бас ямар зүйлүүд дээр ажиллая гэсэн төлөвлөгөө нь ер нь Монголын энэ археологийн салбар өнөөдөр ямар төвшөнд явж байна гэж та. За өнөөдөр бол энэ үзэсгэлэн бас нэг зүйлээр онцлог болж байгаа. Энэ дээр юу вэ гэхээр Монгол улсад археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага, мэргэжлийн судлаачид бол орон нутгийн иргэдтэй хамтраад оролцоод энэ судалгааг явуулсан байгаа. Тэгэхээр бид нар эндээс олдсон бүх энэ дурсгалуудаараа бол Эгийн голын усан цахилгаан станц маань баригдсны дараа яг тэр далгийнхаа хажуу талд тийм орон нутгийн музей байгуулад тэндээ бүх дурсгалуудаа байршуулнаа. Тэндээ түмнийхээ сонорт нэлмэд өргөнэ гэж бодож байгаа. За баярлалаа. Бид үзэгчид та бүхэндээ цагийн үр хөтөлбөрөөр дэлгэрүүлэн үзүүлэх болон ММ агентлагийн сурвалжлагч Чимэдлэг зураглаач Штарч үндэсний түүхийн музейгээс дамжууллаа.